Ностальжия. Анир Pop Orchestra 11-р сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т. Энэ нийгэм маань өөрөө нэлээд харанхуй нийгэм болж хувирж байгаа шууд утгаараа. Бид бол нийгмийг нөгөө талаас нь соён гэгэрүүлж ядчил гэр бүлээрээ үр хүүхдтэйгээ найз нөхдөөрөө хамт олноороо нэг оройч гисэн цагийг зөв боловсон өнгөрөөж байхын үндсэн дээр Анир Pop Orchestra байгуулагдсан цагаас хойш энэ тоглолтуудыг зохион байгуулад байгаа юм л да. Тэгээ мэдээж тоглолтын дээр ирсэн бол маш том агуулгыг ойлгоод гарч байгаа. Хөгжим талаас ш тэр амьд хөгжмийн тоглолт талаас ш тэр театр талаас ш тэр соёлжих талаас ш тэр дэлхийдээ болон бусад орны соёл урлагтай хөл зэрэгцгээц тийм хэмжээний тоглолтуудыг бол үзээд гарч байгаа гэж бол ойлгож байна. Ностальжи тоглолтын удаа 2 дахь удаа тоглогдож байна. 60, 70, 80, 90-ад оны уран бүтээлүүдийг бид нар дандаа шинжилсэн найруулгаар тоглож байгаа. Ялангуяа Монгол уран бүтээлүүдээ. За гадны ностальжи болцсон, дурсамж болцсон, хүний сэтгэл тоногчсон тэр хөг хэмнэлүүдийг бид нар яг орчин цаг дээр бас манай оркестр маань найруулан тоглож байгаа. Тухайн үеийн цэмцгэр хамгийн гот гэдэг юм уу хамгийн оргил хамтлаг нь одоо бидний хаар инээмсэл хамтлаг. Үнэхээр боловсралтай цэмцгэр дуунууд нь бүх дуунууд нь алтан үеийнхэнд хүртсэн дагаж дуулна хамт бүжиглэн гэдэг утгаараа инээмсэл хамтлагаа бид нар 2 дахь удаага ностальжи тоглолтонд оруулж байгаа. Мэдээж хөтөлбөр бол өөрчлөгдөнө. Шинэ уран бүтээл тоглогдно. 2 дахь уран бүтээлч Инкердэн гэдэг Монголдо төдийгүй дэлхийд ялангуяа Америкийн том шоунд оролцсон оркестртэй хамт дуулаад сурцсан гадны зах зээл ямар байдаг, гадны оркестр ямар байдаг, Монгол оркестр ямар байдгийг гэдэг харьцуултыг мань хүн бас өөрөө мэддэг. Тэгээд өөрөө маш чадварлаг хоолойны хувьд бас баритон хоолойтой, сонголтын хувьд бол маш өргөн болчихж байгаа. Тэгээд залуу үеийн төлөөлөлгээд Инкердэн оруулсан. За 3 дугаарт манай оркестроос манай дуулцдаг бас аюустай хүмүүс байдаг. Хамтлаг болоод Аппа Бониамаас дуулах жишээний, Итали дууны попури дуулах жишээний. Тэгээд энийг бол айгаар өргөн цар хүрээтэй бид авч үзээ. Тоглолтын дээр бас сюрприз маягаар задлаа гэж бодож байгаа. Тэгээд 40% дууран бүтээл, 60% хөгжмийн намар. Тэгээд тэр үеийн үзэгчид маань очны гоё ностальжи хүмүүс маань яг одоо нийгэм дээр гараад үзэх юмгүй болчиход шээ. Дурсамжгүй болчиход бай. Байшин барилгууд нь устж үгүй болсон. Энэ бол буруутах харахгүй. Яагаад гэвэл Монгол улс Улаанбаатар хот хөгжих л ёстой. Тэр чимээгээрээ. Тэр дурсамжийг нь бид нар эргэж авчиръя л да, тий. Таныг нэг оройч гэсэн гоё дурсамжаар нь аялуулна, хөглүүлнэ, хамтдаа гоё доолно, бүжиглэнэ гэдэг зүйлүүдийг амлаж чадна. Чанарыг амлаж чадна. Сэтгэл хангамжийг бид нар амлаж чадна. Тэгээд энэ удаад бол бид нар Corporate Convention Center-тэй 2 удаа тоглохоор болсон. 11 сарын 7-нд нэг 2000 хүнд тоглолтондоо. Ностальжия. Анир Pop Orchestra 11-р сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т.